Та юу н лектрийн талаар Монголын ирээдүйн болсон хүүхдүүд лектрийг бага насны хүүхдүүд болон дунд насны хүүхдүүд хичээл зааж байсан уу? Лектр ч юм уу? Зөндөө олон хичээл заасан. Баян. Ерөнхийдөө бол энэ лектр бол 16 жил зааж байгаа. Та юу н манай Монгол улсын ирээдүйн болсон хүүхдүүдийн хүмүүжлийн талаар юу гэж боддог? Юу н манай эцэг эхчүүд хүүхдүүдэд зөв хүмүүжүүлж гин үү? Энэ ирж байгаа орон цаг хугацаатайгаа тааруулж хүмүүжүүлж гин үү? Юу гэж боддог энэ талаар? Тэгэхээр монголчуудын яг өнөөдрийн байдлаар бол одоо үгний сонголт гэдэг үл жоохон би хэцүүдж байна гэж. Саяхан нэг одоо бас нэг доктор сонссон. Монгол үг бол одоо 2 сая үгийн сантай гэж. Тэгээд одоогийн байдлаар бол тэр үгийн сан маань бол их багтжээ. Жишээлбэл жирийн хүн өдөр тутмын амьдралд ерөөсөн 300-500 үг хэрэгжилж байна гэдэг байгаа байхгүй юу. За өдөртөө ихэнхдээ яг тэр компьютерийн ард суудаг хүн бол нэг одоо 100-200 ч юм уу ийм болчих واخгүй. Тэгэхээр эндээс яг хөтөр нөгөө тэр хүүхдийн хүмүүжлгээд ярихаар чинь саний асуудал бол тэрийгээ бид нар бас өөр газар хэрэгэлдэг юм байна. Тийм. Өөр газар бол тэрийг хэрэгэлдэг хүмүүжигч гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө хүүхдийн боловсрол хайчих, хүүхдийн ирээдүй хайчих, хүүхдийн сургалт хайчих, хүүхдэд заах ирээдүйн чиглүүлэх тэр хайчих, хүүхдийг хөгжүүлэх нь хайчих. Энэ бол баг нэг сүүлийн үед нэг ярианых нь одоо ихэнх нь бол энэ баг байхгүй. Энэ бүгдийг багцлаад юу гэдэг вэ? Хүүхдийг хүмүүжлэх гэдэг байна. Тэгэхээр эндээс юу гэсэн үг вэ? Араа өөр чиглэлээр ярмаар байна. Ерөнхийдөө хүүхдэд чи боловсролын ямд харьяалагдж байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тийм учраас хүүхдэд боловсруулж байгаа. Боловсролын ям бол шинжлэх ухаанаар явах боловсруулж байгаа байхгүй юу? Боловсруулж байгаа. Сургууль байгаа юм. Сургууль яаж явах тэнд сургаж байгаа байхгүй юу? Сургаж байгаа юм. Харин аав ээж яах хэрэгтэй юм гэж. Аав ээж тэгвэл тэр сургуулийн сургаа явчлаа, боловсролын ям боловсруулаа явчлаа. Аав ээж тэгвэл яах вэ? Хүмүүжүүлэх хэрэгтэй юм гэж. Өнөөдөр бид нар хүүхдээ сайн хүн болгох тухай энэ социализмд байсан. Сайн хүн болгох, хоолтой байлгах тухай. Одоо бол энэ бол өөрчлөгдсөн байхгүй юу? Хүүхдээ сайн хүн болгохтой биш. Харин юу гэхээр өөрсдийнхээ тэр ирээдүйд Монголын нэрийг өөрсдийнхээ тэр хийж байгаа үйл ажиллагааны нэрийг дэлхийд мандуулахаар ийм одоо сэтгэлээр толгойлох хэрэгтэй байхгүй юу? Сайн хүн гэдэг бол бусдад гай болдгоо хүн байдаг байхгүй юу? Зөв. Тэр гайгүй гэдэг шүү дээ. Энэ гайгүй хүн. Гайгүй хүн гэдэг бол гай болохгүй хүн гэсэн үг шүү дээ. Тийм байна. Бусдад гай болохгүй л гэсэн утгатай. Тийм байна. Ер нь та өөрийнхөө энэ үзэл бодлыг ямар нэгэн сургуулиас авсан уу, ном уншиж дахиад хүн чинь өөрийнхөө дахийг задлана гэж ярьдэн шүү дээ. Тэр дахиад яаж задлах вэ? Манай залуучууд юу уншиж одоо задлах вэ? Юу үзэж хар задлах вэ? Зөвхөн гар утснаас дахиад задлах уу, ном уншиж дахиад задлах уу? Тэр талаар нэг ярьж өгч та. Тэгэхээр ном бол унших хэрэгтэй. Ном бол сайн унших хэрэгтэй. Гэхдээ ном уншаад яг тэр уншаад орчих нэг өөрсдөө амьдралд хэрэгжүүлэх. Тэгэхээр нэг тэр сэтгүүгээ задлана гэдэг бол юу гэхээр ном уншиж задлах, бодож задлах гэдэг энэ нэлээд өрөөсгөл. Харин юу гэхээр хийж явахдаа суралцах. Зүгээр сураад яваад байна тий. Сурсныхаа дараа хийх нэг арга шүү дээ. Одоо бид ч галдаа энийг хэрэглэдэг. Сурж яасан дараа нь одоо юу хэрэгжилж байна, ажиллаж байна, дараа нь туршиж байна. Тэгжиж бас олон жил байна. Хийж явахдаа сурах гэж байгаа. Хийх үйлдэл хийхдээ хамт суралцах нь явах юм бол энэ өөрөө хамгийн зөв хөлбөр байхгүй. Тэгэхээр энэ одоо илт хүрдэг лектрийн боловсролыг бол юу гэхээр одоо жишээ надад бол хүн заагаагүй л дээ. Нэг ч хүн заагаагүй л дээ. Энэ одоо олон жилийн туршилт одоо энэний төлөө зүтгэсээр яваал яасан гэдэг энд хүсэж байгаа. Тэгэхээр энэ дэр нэг ингэдэг шүү дээ. Ярьдаг хүн сэтгэдэг гэж. Ярьдаг хүн. Ярьдаг хүн гэдэг бол тэр үг сонголт нь их учраас хүмүүст өгч байгаа тэр үгнүүд нь зөв байдаг учраас сэтгэдэг байхгүй юу? Ярихгүй огт ярихгүй ч яг тэр сэтгэж чадсан багсч юм дэж. Тийм учраас ерөнхийдөө бол сайн ярих хэрэгтэй. Ярихдаа яг тэр зүгээр одоо дими одоо шалдар болдог асуудал биш. Энэ хүмүүсийн төлөө би юу хийх вэ? Яах вэ гэж хэдий ч нэ ярина. Төдий ч нэ оюун санааны задрал өөрөө орцдог би одоо хараад байгаа.